2025 оны 10 сарын 14-нд Малайз улсын Петалинг Жай хотын Дамансара Бандар Утамагийн 4-р дунд сургуульд 14 настай эрэгтэй сурагч 16 настай эмэгтэй сурагчийн амь насыг хөнөөсөн хэрэг гарч олон нийтийг цочроосон. Хохирогч эмэгтэй сурагчийг Яп Шин Свэн гэдэг байсан байна. Тэрээр 16 настай байжээ. Түүнийг найрсаг, сэргэлэн зантай, волейбол зэрэг сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог сурагч байсан гэж тодорхойлсон байна. Шин Свэн цээж, хүзүү болон биеийн бусад хэсэгтээ олон удаа хутгалуулсны улмаас нас барсан. Эхэндээ түүнийг 50 удаа хутгалуулсан гэх мэдээлэл гарсан ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр 200 гаруй удаа хутгахны шарх авсан. Тиймээс газар дээрээ нас барсан гэжээ. Алуурчин бол хохирогч охинтой нэг сургууль сурдаг 14 настай эрэгтэй сурагч байсан байна. Түүнийг аав нь дотогшоо, дуу цөөтэй, тайван зантай хүү гэж тодорхойлжээ. Хэрэг үйлдсэн эрэгтэй сурагч өмнө нь ямар нэгэн ёс зүйн зөрчил, сахилгын асуудалд орж байгаагүй байна. Хэргийг үйлдэхдээ тэрээр хар биелээ өмсөж, интернетээр худалдан авсан хутга ашигласан байна. Хэвлэлийн баг хурал дээр цагдаагийнхан мэдгэдэхдээ охины амийг 30 см урттай хутгаар хөнөөсөн. Хэргийн газраас нийтдээ 3 хутга олж хураасан гэв. Хэрэг гарсан шалтгаан нь 2025 оны 10 сарын 13-ны өдөр эрэгтэй сурагч 16 настай хохирогчид хайр сэтгэлээ илэрхийлсэн гин. Тухайн үед хоёр сурагчийн хооронд ямар яриа болсон тодорхойгүй байдаг. Ганц мэдэгдэж буй мэдээлэл нь хохирогч сэтгэлээ илчилсэн эрэгтэй сурагчид татгалцсан хариу өгсөн гэжээ. Ингээд маргааш өглөө нь буюу 10 сарын 14-ний 9-өөс 10 цагийн үед хичээлийн цагаар эрэгтэй сурагч ангиас гарах зөвшөөрөл авч хохирогч Шин Свэний араас дагаж охидын бие засах өрөө рүү орсон байна. Шин Свэнийг бие засах газрын тасалгаа руу түлхэж шахсны дараа эрэгтэй сурагч түүнийг богино хугацаанд олон удаа хутгалсан бөгөөд хохирогч орилж байсан гэж гэрчүүд хэлсэн. Тухайн үед Шин Свэний найз нь сахилгын багшид хэлснээр сургуулийн сахилгын багш яаралтай ирж төгжсөн бие засах газрын өрөөний хаалгыг эвдэж дотгош орсон байна. Энэ үед эрэгтэй сурагч зүгтэн гарч цуснд будагдсан хувцастай гартаа хутга барьсан байдалтайгаар сургуулийн хашаагаар явсан гэжээ. Мөн 9 секундын видео бичлэг олон нийтийн дунд таарсан бөгөөд тэнд эрэгтэй сурагч сургуулийн хашаанд юу ч болоогүй юм шиг ус унгаа алхаж байгаа нь харагддаг. Үүний дараа тэрээр ангиудад орж бусад сурагчдыг хөөж би хүн алсан гэж орилж сургууль даяар айдас өмнө дэгдээсэн байна. Сурагчид түүнээс зугтаж биеэ хамгаалахын тулд ангийнхаа хаалгыг түгтсэн гэжээ. Эрэгтэй сурагчийн ах нь нэг сургуульд хамт сурдаг байсан байна. Ах нь бусад багш нартай нийлж түүнийг цагдаа нарын гэртэл барьж байсан гэжээ. Өглөөний 9-өөс 11 цагийн хооронд цагдаа нар сургууль дээр ирж эрэгтэй сурагчийг баривчилж аллагын зэвсгийг хуран авсан. 10 сарын 15-нд эрэгтэй сурагчийг Петалинг Жай хотын цагдаагийн хилтэс 7 хоног саатуулахаар шийдвэрлэж цагдаагийн байгууллага 57 гэрчээс мэдүүлэг авсан. Магадгүй илүү олон гэрчч бий гэж мэдээлсэн байна. Энэ хэрэг одоо шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатандаа явж байна.